Сайн уу? Энэ удаагийн видеог би монголоор хий гэж бодлоо. Ягаад тэгэхээр илүү монгол үзэгчид илүү тохиромжтой байх болов уу гэж бодсон. Тэгэхээр энэ удаад технологийн нэг ревю хийж гин. Samsung Galaxy S7 Edge утас. Өөрөөр хэлбэл хоёр ирмэг нь ийм нумарсан ирмэгтэй энэ оны 2 дугаар сарын ихээр худалдаанд гарсан утас байгаа. Видеон дээр бол илүү практик талаас нь ашиглах нь ямар байв гэсэн юмнуудыг ярина. Хэрвээ яг техник үзүүлэлтүүдийг нь харъя гэвэл хэрвээ энэ бичлэгийг миний блог дээрээс үзэж байгаа бол anaorchut.com үзэж байгаа энэ бичлэгийн доод хэсэг дээр үргэлжлүүлэн уншуулт байгаа. Хэрвээ YouTube дээрээс үзэж байгаа бол доотлын description буюу хэрвээ тайлбар хэсгийг нэгээд харах юм бол миний блог руу холбосон холбоосоогоо тэрлөө ороод илүү нэг тийм арай нэг илүү техникийн үзүүлэлтийг бас нэг тэр талаар юу гэж бодож ин гэсэн байдалтай монгол хэл дээр бас бичсэн ревюг авч үзээрэй. Өнөөдөр хэрвээ тооцоод аваад үзэх юм бол би 3 өдөр яг энэ утсыг бараг 4 өдөр байнгын хэрэгжилж байна. Даваа гаргаас эхлээд ашиглаж үзсэн. 0 цэнэгтэй бараг 0 цэнэгтэй аваад fast charging гэсэн нөгөө функцээр нь цэнгэлж үзэл цагийн дотор үндсэндээ 80% хүрэгцэн бараг 100% цэнэгсэн баха. Тэгэж эхэлж эхлээд хамгийн сонирхолтой надад хамгийн таалагдж байгаа юм нь юу гэхээр энэ утсан дээр цэнэг хураагуур айгуу том, цэнэг хураагаар гэнэ үү, батарей гэнэ үү, тэр айгуу том. Нэг цэнэглээд би энийг 40 цаг дахиж цэнэглэлгүй ашигласан. Ухаалаг утснаар ямарсан 40 цагийн хэрэглээ гэдэг өндөр баг. Гэтэ мэдээж хэрэг дотор нь SIM хийж үзсэн. Гэтэ байнгын SIM ашиглаагүй учраас мэдээж хэрэг тэр цагийн нь бол нэмэгдсэн ойлгомжтой. Гэхдээ ийм том дэлгэцтэй 5.5 инч. 5.5 инчийн дэлгэцтэй утастай бол ашиглана гэдэг зүрхтэй. 5.5-ыг хэрэг харах юм бол бас сонирхолтой. Яг энэ дээд өнцгөөс энэ доод өнцөг хүртэл зурхтаа ингэж нумарсан ирмэгийг нь бол хасч тооцсон ба. Тэгэхээр яг бодитоор энэ гадрууг нь хэрэг дэлгэхэд үзэх юм бол 5.5 инчээс ч гэсэндээ илүү урт гэх юм уу, том гэх юм уу, тийм дэлгэцтэй байна гэсэн. Хамгийн сонирхолтой нь нэлээд том хэмжээтэй санагдаж байгаа. Одоо чинь би iPhone SE барьдаг байхгүй. Хажууд нь хэмжээнд асууж үзэх юм бол энэ нь 5 инчийн дэлгэцтэй 4 билүү. Тэгэхэд энэ чинь 5.5 инч дэлгэцийн хэмжээний хувьд харах юм бол харьцангуй том, харьцангуй өөр харагдсан. Тэгэнгүүт энэ чинь кейстэй болонгот энэ кейсгүй болоод ирсэн. Нарийнхан бос учраас гарнаас унахгүй гэж нэлээд санаа зовж ирсэн. Гэхдээ би өмнөх Galaxy S6-гийн 6 Edge-ийг барьж үзчихсэн. Артал нь юу байсан учраас нэг тийм илүү гүлгэрдүү материал байсан учраас тэр бол яаруу гараас шууд өөрөө нугарч байна. Энэ ямар тач би 3 хоног гэж ашиглахад энэ утсыг бол унгаагаагүй. Энийг зүгээр ашиглаж үзэж яхад 3 хоногийн дотор бол том утсан дээр бол тасч ийлээ надад 2 хуруугаараа бичнэ. Угс нэг талаас нь нөгөө талуугаа гараа ингэж сунгах гэж үзэжсэн дөрвөл зүгээр анхнаасаа 2 утсаараа бариад үзсэн тэр юм билээ. Нэг том утастай байсан гэсэн бол мэдээж зөвхөн текст бичих гэж авахгүй ойлгомжтой байгаас зөвхөн тэр функц зориулаад жижиг утастай байгаад шаардлага бас байхгүй гэж болно. За хэрэглээний хувьд харах юм бол энэ доотлын home button гэж хэлж болох үсэн хурууныхын өмшигчтэй. Тэгээд Apple-таас ялгаатай зүгээр ууршуулгын орно гэж Google гэж гаргаж ирдэг. Бас уламжлалт тийм нөгөө цоож талах системүүд нь мэдээж хэрэг байгаа. Android Store мөн Play Store бол яг хааж бүртгэлтэй учраас Apple Store-тай ялгаатай мэдээж Android-ийн давуу талууд нь байж байгаа. Мэдээж Google-ийн Nexus зориулж гаргадаг яг цэвэр Android-тай харьцуулах юм бол арай өөр. Гэхдээ хуучин өмнөх утаснууд дээр байдаг байсан шиг хэрвээ магадгүй ойрын хугацаанд Android ашиглаагүй болвол өмнө байдаг байсан шиг олон тийм нөгөө widgetүүд гэдэг тиймэрхүү юмнууд харьцангуй бага арай тийм цэвэрхэн болцсон гэсэн ингээ ашиглаж яхад дизайны хувьд ч гэсэндээ амар тэгээ нөгөө банк намайг сонсож байгаа. Одоо нэг харж байгаа. Okay Google. Шууд хайлт хийгээд эхэлнэ. So happy the chicken гэнэ. Монголоор ярангуутыг ойлгохгүй байгаа юм гэж харагдчихлаа юм л да. Анхнаасаа юу яг Google-ийн аппликейшнүүд нэг багцуулаад ирчин. Тэгээд дотроо Samsung-ийн өөрийнх нь аппликейшн, Microsoft Apps-тай бас хамтарч байгаа бол та юун дээрээс Word, Excel, PowerPoint, OneNote гэсэн аппликейшнүүд утсан дээр чи анхнаасаа суудсан ирж байгаа. Мэдээж баруул ашиглах татаж ашиглах байлгүй. Тэгээд ашиглаж болж байгаа. Хамгийн их таалагдж байгаа юм нь бол камер нь. Юу гэхээр камера ихлүүлсний дараа айгуу тийм хурц өнгөтэй, тод өнгөтэй гардаг. Ингээ аваад үзье л да. За энэ саяны авсан зургийг дэлгэцэн дээр гаргаж үзүүлээ гэвэл таван нэг тийм айгуу тийм тод өнгөн нэг тийм сааралдуу туяа ордог мөртөөс айгуу тийм гой харагдсан туяа ороод байгаа. Тэгээ ирмэг нь хамгийн гол дэлгэцнийх нь ирмэг ийм нумарсан болж ирэнгүүт хажуу талчрын юм хязгааргүй юм шиг санагдаж эхэлнэ. Тэгэхээр яг уцтай амир цэвэрхэн тийм ямар нэг юм ирмэг байхаа нэг тийм жижигхэн хязгаарлагдмал харагддаг штэ. Тэгээ ирмэггүй болоод юм шиг харагдаад эхлэн зураг хүртэл ингэ тийм тэлээд харахад өвтөйхэн. Мэдээж хэрэг энэ зургуудыг
iPhone 7s дээр 7s Edge дээр харахын илүү хамгийн таатай мэдрэмж өгөх байх. Бусад уснууд дээр хэрэг харах юм бол бас л нөгөө хязгаарлалт нь гарч ирнэ. Гэхдээ нэгэн л супер AMOLED хэрэгс авч байгаа юм чинь бас магадгүй энэ минийг бас бодолцож үзэх зохиомжтой байх. Зургийг бол үнэхээр супер авч байгаа. Үндсэн камер нь 12 мегапиксел, юуны уртлын селфи камер нь 5 мегапиксел. Энээс илүү байгаад шаардлага байхгүй л үгүй. Магадгүй зарим хүмүүс уртлынхаа камераар бичлэг хий гэж ивэл бас арай өөр сонирхолтойгоор бол авч болох юм. Гэхдээ бичлэг хий гэсэн ч нэг асуудалгүй л дээ. Тэгээ бас нэг сонирхолтой юм нь хэрвээ үндсэн камераараа селфи авч байгаа бол би яагаад зураг нь орчих. Хэрвээ үндсэн камераараа селфи авч байгаа бол заавал энэ доотлын товчийг даах шаардлагагүй. Артлын камерны хажуу тал дээр байгаа энэ зүрхний даалт мэдрэгчийг уцаа барьж агаад дарахтаа харахад эхлээд нүрийг чинь таньж байгаа юм бүрэн хийлж гарч ирнэ. Тэгээд энэ дээр дарахад зураг дарагдсан. Сайн дарсан зураг. Тэгэхээр камерынхын төлөвлөрөө утсыг авч байгаа хүмүүсийн хувьд бас нэлээд чухал шийдвэр гаргалтуудын нэг байх боломжтой юм бас байж болно. Нэг анхаарах юм болохоор зураг авах гээд ингээ план авцсан байж байгаа. Тэгээд ингээд зураг болон юуных нь бичлэг видео бичлэг хийх товчны хоёлаа байж байгаа. Тэгэхээр зураг авч байгаа шууд хэрэг бичлэг хийх рүү оронгууд план чинь солигдоод татаад ороод ирж байгаа. Тэгэхээр энийг бас бодолцож үзээрэй. Зүгээр шууд бас яг байгаараа харагдахгүй болж ирж магадгүй. Тэгэхээр бичлэг хийхэд арай өөр байдгаа гэдгийг анхаарчихгүй юу? Бас нэг давуу тал нь одоо чинь энэ модель болохоор дуус гэж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл дээдлийн энэ оролт байгааз энэ чи 2 SIM оруулж болно. Эсвэл 1 SIM нэг санахын карттай ч юм уу. Тэгэхээр 2 дугаар ашигладаг хүмүүс одоохондоо хэрэг дугаартаа шилжих үйлчлэгээ нэгдэг байгаа ч юм уу. Иймэрхүү нөхцөл 2 дугаар барьж барьдаг хүмүүс бол өөр утсан дөр хийгээд шаардлагагүй. Нэг утсан дээрээ 2 дугаараар ашиглаж болно. Цэник ургуурын багтаамж хамаагүй сайн учраас заавал бас ч нэгний тэнэг дуусчих юм бол нөгөөхийг ашиглах машин гэж бас тийж үздэг хүмүүс хэрэг байдаг бол тэгээд шаардлагагүй ганцхан байхад бас авч явахад амар байж болох юм. За харьцуулж өсөж байгаа компаниудын утсуудыг харах юм бол чинь Samsung-ийн Galaxy S7 Edge энэ оны 2 дугаар сард танилцуулагдчихсан. Тэгэхээр тухайн үед гарч ирсэн утастайгаа харьцуулагдахтаа мэдээж iPhone 6s болон одоо гарч иж байгаа iPhone 7-тай ч гэснээр харьцуулагдаж үзэж болно. Багтаамжийн хувьд техник технологийн үзүүлэлтээ үүдэн аваад үзэх юм бол яхахгүй баг Samsung нь илүү бол гарч ирж байгаа. Гэхдээ мэдээж хэрэг тухайн үйлдвэрлэлийн системийн платформ дээр орсон жишээ нь дандаа Apple платформд орсон байгаа хүн шууд бүх юм Apple хэрэг байдаг бол шууд Android руу ороход бэлэн биш байж болох юм байна. Гэхдээ ямар ч би тийм хүн Android руу Samsung Galaxy Note 7 авахын тулд орж байгаа нэг хүнийг бол би мэднэ. Тэгэхээр бас огт байдаггүй юм бас биш. Тим шийдвэр бол гаргаж ирсэн болох юм. Үний хувьд ч гэсэндээ бас яг энэ тэргуун зэрэглэлийн flagship утаснуудтайгаа бол төстэй зарагдж ихэсэн байлээ. Хэрэв үн гэх мэт бүх мэдээллүүдийг авах юм бол миний блогийн доод хэсэгт үн гэсэн бас нэг яг тусдаа section тусаа хийсгэн байж байгаа. Тэн дээр арай дэлгэрэнгүйгээр ярьсан байж байгаа. Тэгээд холбоосууд нь хэрэгтэй холбоосууд нь ч гэсэндээ холбоод өгсөн байгаа учраас ийшээ орсноос блог руу орох нь илүү зохимжтой байж магадгүй. Банк ашиглагддаг функцүүдийг аваад үзэх юм бол мэдээж өрхөн болгон ашигладаггүй л ахлаа. Гэхдээ би Google Calendar айгу идэвхтэй ашигладаг бүх планинг уулзалтууд одоо жишээ нь аялаар явж байгаа бол нислэг зочдлуулаас гарч одоо явах гэсэн тийм хуваарлтууд байдаг бол би бүгднийг календартаа оруулцдаг. Тэгэнгүүт бүх нөгөө систем хооронд ингээд синхлээд явцдаг учраас айгу амар тэгээд нөгөө надад өөр тохиож гэсэн яриад байдаг. Тэгэнгүүт Samsung-ийн календар хоо S Planner гэдээ орчиж байгаа байхгүй. Өмнөх одоо жишээ нь Google-ийн календар нартай харьцуулахад эвтэйхэн. Тэг би iPhone дээрээ Google-ийн календарыг ашигладаг. iPhone-ийн өөрсдийнхөө, Apple-ийн өөрсдийнх нь биш Google-ийн календарыг эдний календар Google-ийн application буюу нөөцийн санг цаашлаад Apple-ийн календартай хосолж ажилладаг гэх юм уу. Давуу тал над дээр бол Samsung-ийн S Planner дээр бол харагдсан. Яа тэгэхээр зөвхөн аяллаар аваад үзэх юм бол би нисгээ бүртгэж исэн байхгүй юу. Тэгэхэд хоёр цагийн бүс хооронд өөрчлөлийн шилжилт болж байгаа. Надад хэрвээ миний тасалбар дээр хэвлэж өгсөн хевлээд авсан байгаа электроник тасалбар байлах юм бол тийш яг бууж байгаа хөөрж байгаа газар эсвэл буурж байгаа газрын цагийн хуураар тавьсан байгаа штэ. Тэнгүүт одоо энэ чи ивент буюу үйл явдал үүсгэхэд эхлэх цагийн зааж өнгөтэй эхлэх цагийнхан цагийн бүс нь ямар ч үж болно юм уу тий. Тэгээ хоёр дахь дуусах цагийнхан цагийнхан бүсийг бас тааруулж үзэж болдог учраас заавал тэр дотор толгойн тоо бодоод явах ч юм уу. Тэгээ эсвэл ингээ бууж явахдаа уцаа ингээл хасаа автоматар нөгөө цагийн бүсэн солигдчихдаг шүү дээ. Тэгэнгүүт бас ингээд өөрчлөгдөд авахгүй шүү. Ингээ яг
тухайн юмд айгу зохистой, айгу тэрийг тохируулахад айгу эвтийхэн байсан. Мэдээч хэрэг компьютер дээрээс орж ашиглаж байгаа бол Google календарыг бол хийж болно л доо. Гэхдээ iPhone дээр тэрийг хийхэд бол цагийн бүсийг нь эхлэх дуусахыг зохицуулах тийм функц миний мэдхээр бол байхгүй. Гэхдээ энэ дээр байсан. Тэр надад бол хамгийн давуу талтай санагдсан календар ашигладаг хүмүүсийн хувьд. Энэ дээр ашиглахад хамгийн гоё байсан аппликейшнуудын нэг бол Netflix байгаа. За би интернет рүү холбогдоод хэлээ. Яг тэгэхээр түрүүн хэлж байсанчлан нөгөө утсанд нь ямар нэгэн хоёр хажуу талаар нь ирмэг байхгүй. Учираас хэвтүүлээд үзэхээр утас нь нөгөө нэгдүгээр том дэлгэхтэй хоёрдугаарт ирмэггүй байгаа учраас нэг тийм таблетэн дээр ч юм үзэж байгаа юм шиг мэдрэмжүүдөө тийм ретина дэлгэхтэй таблет ч юм уу яг юм чанартай юм дээр үзэж жижигхэн биш болох. Тэгэхээр том дэлгэхтэй утсыг мэдээж хэрэг entertainment-тэй зориулж авч байгаа нь ойлгомжтой. Хоёрдугаарт юм ирмэггүй учраас иймэрхүү видео контентийг үзэхэд айгу ач холбогдолтой чухал эвтэйхэн болж байгаа юм. За интернет орсон. Netflix дээр дарлаа. За интернет орсон шпон групп чат орж ирж байна. За гүйлгээл харъя л да. Үзчихсэн кинодоос хэрэг нөхөө тарих юм бол за Dexter-ыг үзчихснээс шууд өөрчлөлт үзье. Хевтэйгээр барингууд автоматар өөрөө хевтчихнэ. Яг мэдээж удаан үзүүлэх юм бол миний видео буучж магадгүй. Гэхдээ зүгээр энэ хоёр дэлгэцийг ингэж харьцуулаад харалтаа. Хэрвээ entertainment ашиглах гэж байгаа бол угаасаа том дэлгэц нь бол ойлгомжтой. Гэхдээ ямар ч тач ирмэг нь ингэж нумраад ороод ирэнгүүт нэг тийм илүү юм 3D эффект илүүтэйгээр орж ирж байгаа шинж тэмдэг бол харагдсан. Нэг хэцүү юм нь одоо жишээ нь Apple-ийн бүтээгдэхүүн тассан хүн байгаа бол уртлыг голынхны товчил дараа нь энэ хоёр дээр бас мэдрэгшээ товч байгаа гэдгийг анзаарахгүй явж байгаад санамсруу дардах чинь. Би бол ямар ч сан эхний өдөр бол байнгын зүгээр явж байгаа гарынхаа энэгээр дараач юм тийм юмд басан. Гэхдээ гяс тасч жилээ. Ашиглахад бол эвтэйхэн байгаа. Цагаараа тавьж widget-тэй учраас энэ хүү нөгөө дизайны хувьд их цэвэрхэн гарч ирж зөвхөн widget-ээс биш л widget-тэй учраас одоо чинь энэ цагаар гараад ирж байгаа байхгүй. Тэгээд өөрөө Android юм чи артлынх нь нөхөн заавал юм дөрвөлжин суй байгаад байгаа шаардлагагүй цоолцсон логотой ч юм уу. Дизайны хувьд сонирхолтой шийдлүүдийг илүүтэйгээр хийж болно. Мессеж бичихэд ч гэсэндээ юм дуурж байгаа дуу гэх мэт нэггүй тийм ашиглахад гоё санагдсан. Тэгэхээр цэнэг хур агуурын багтаамж, батарейны багтаамжийг бол нэлээд сайжруулж чадсан ч гэсэн багтаамж нь нэмэгдсэн боловч технологи нь өөрчлөгдөөгүй учраас мэдээж хэрэг усны хэмжээ том байгаа учраас тэрэнд бол даваа талтай болж ирж байгаа. Аялаар авчих бол мэдээж хэрэг 40 цаг хүртэл цэнэгээ барьсан гэж байгаа юм чинь. Энэ бол айгүй тохиромжтой байсан. Дээрээс нь Google Maps ч юм уу map татаад авчингууд гудамжинд хэрвээ би ингээд ажиглаа явж байвал тийм арай нэг тийм том орон зай харж байгаа гэдэг утгаараа практик хэрэглээний хувьд маш даваа талтай байсан. Таблетны орон ашиглахад зүгээр би энийг барьж зогсож байгаа stand up хийсэн нэр мэддэг боломж. Тэгэхээр that was за тэгээд юу яа камеранд дарсан зургуудыг хэрэг харахыг хүсэх юм бол зумын ялангуяа шалгах юм бол би 1-ээс 7 хүртэлх 6 хүртэл татсан одоо дижитал зумээр татсан зургуудыг харьцуулаад тавьсан байгаа. Тэрийг блог дээрээс олж хараа гайгүй 3 хүртлээ гайгүй дээшээгээ бас жоохон арцааж ирэх шиг харагдсан. Гэхдээ угаасаа жижигхэн юм утасны дижитал зум юм чи мэдээж тэгж харагдах. Зургуудыг араарай мэдээ бус мэдээллүүдийг нь уншаарай. Тэгээд мөн гих мэд зүйлсүүд нь бол ороод ирсэн. Үр нөлөөний операторууд бол аль аль нь зарагдж илээ. Би Intel-ийн ямарсан веб дээр бол харсан, онлайнаар зарж илээ. Өнгө болон багтаамжийн сонголттойгоор за хэрэгтэй мэдээллүүдийг бол бүгдийг би блог дээр оруулсан байгаа. Хэрвээ блог дээр үзэж байгаа бол доошо гүйлгээд блог дээр энэ видеог үзэж байгаа бол доошо гүйлгээд уншаарай. Хэрвээ YouTube дээр үзэж байгаа бол доор байгаа description хэсгийг нээгээд арах юм бол миний блогийн линк байж байгаа. Тухайн блогийнх нь тэгэхээр тийш ороод бас дахиад доош нь гүйлгээд үзчихээрэй. За технологийн төхөөрөмжийн ревю маягийн практик ревю таалагдсан гэж найдаж байна. Техник талаас нарсан ревю блог дээрээс уншиж байна. Баярлалаа.